Эртээ үрдийн цагт Тимээ буг шиг 12 салаа ивэртэй байсан ажээ. Бас морь шиг өтгөн болоод урд сайхан сүултээ байж гин. Харин тэр цагт буг ивэргүй мухар муулзан морь сүулгүй шахан байсан юмсанжээ. Иймд Тимээ сүрлэг сайхан ивэртэйдээ их л бие тоон иврээрээ ямагт гайхуулан хөөрөн баясдаг байжээ. Тимээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усан туссан дүрсээ олж үзээд сүр жавхлангаараа их л бартан хараа зогсож байж гин. Тэгтэл ойгоос буг гарч ирээд толгой бүхэлгэн мэхэсгийж гуниг дахиад хэлжээ. Нүүдэж би айн амтчин жуулганд айлчлан очих үжиртэй байлээ. Яаж юм уухай мөлчгөр тухтай очих вүлээ? Ятаж нэг цагч болтгой чинийх шиг ийм сайхан ивэртэй явж үзэгсэн. Тимээ чи өнөөдөр надад иврээ төрөөгөөч маргааш усуугаар энд ирэхэд чин би иврээ чин авчирч өгье хүү. Ингэж гуйжээ. Тимээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөр сүр үзэмжгүй харагдсан тул хэсэг бодлогошроо. Маргааш усуухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй дөө. Ингээд иврээ мулталж өгөв. Сүрлэг сайхан иврийг нь шүүрч аваад буг ойдоо очив. Замд нь морь дайралдан. Хүү чи ямар гоё ивэртэй болцсон. Хаанаас авсан? Заагаад өгчөөч гэжээ. Буг иврээ хаанаас хинээс авснаа хэлж өгчээ. Морь бас гоё сайхан юм олж авах санаатай Тимээн дээр очиод сүлийг нь гуйжээ. Сайхан сэтгэл Тимээ морины өвөнд ороод сүлээ бас сольчихжээ. Нэг өдрийн дараа гурван өдрийн дараа нэг сая 2 3 4 5 6 7 өдрийн дараа Хөөхий Тимээ ивэр сүл хоёрынхоо аль алийг авч чадсангүй. Тэр хоёрыг нуурын эрэгт усуухыг үзээд ивэр сүл хоёрыг нь өгнө гэж амласныг сануулхад цаадуулан дооглон инээхэд өгсөнгүй. Тэр цагаас хойш одоо болтол Тимээ усуух бүрдээ усан дотор ивэрхүү басан дүрсээ олж хараад гутран толгоогоо зэгсэрдэг болсон ба ус хэд балгаад уулын орой харж байн үлийн ивэр сүлээ годдож зогсдог болжээ.